Эрдэнэ үйлдвэрийн уур хажид цалингаа нэмүүлээгээд тэгсэн чинь тарих угаас нь зарим нэг нөхдүүд болон зарим одоо иргэд айгүй муухайгаар хэлж байна л да. Бараг та нар зайлчих. Тэгээ бид нар оронд ч очиж ажиллаач гэдэг. Гэтэл ч болохоор Эрдэнэ үйлдвэр 30 жилийн хугацаанд улсаа ямар ч үед найдвартай одоо санхүүгийн дэмжлэгээр үзүүлээд баялаг бүтээгээд явж байгаа уур хажид хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэе гэж харж байгаа юм. За миний би бол 2 жилийн хугацаанд Эрдэнэ үйлдвэрт ажиллаж үзсэн. Тэр яриад байгаа тэр 6 сая 7 сая төгрөг авдаг хүмүүс нь их цөөхөн. За тэгээд тэтгэврт гарна. Тэтгэврт гараад нас орцыг обоос маш олон хүмүүс байдаг юм байна лээ. Үнэхээр харамсалтай. Нөгөөд нь өндөр татвар төлсөн тэтгэрийг авч чаддаггүй. За тэгэхээр одоо би Эрдэнэ үйлдвэрийн уур хажтыг 9 жороор дуудаад байгаа хүмүүст хандаж нэг зүйл хэлэх гэж байгаа. За тэр нь юу вэ гэхээр оюут толгоогоосоо та нар тэр мөнгөө нэхээч гэж хэлж байгаа. Оюут толгойн өнөөдөр одоо сүүлийн 10 хэдэн жил, бараг 20 жил болчихно. Ямар ч одоо татваргүй гэж л одоо бас хайшаач юм. Тэгээ ер нь л бол тэгэл ингээд аваа авчихсан. Гэтэл чинь энэ оюутлогын уур хажтын чи хажууд нь Эрдэнэ үйлдвэрийн уур хажтын авч цалин бол хамаагүй доогуур, нийгмийн хангамжийн доогуур. Гэсэн мөртлөө энэ хүмүүс чинь 30 жил улсаад хижээгдэр ч гэсэн хот байгуулсан баатарлаг хүмүүс шүү дээ гэж хэлье.